Ингээд орой минь төргий. Сая гарсан нийслэлийн суур мэдээлэл дээр гарч байна. Монгол улсын 0.3% газрын хэмжээндэр нийт хүн амын маань 49% амьдарч байна. Тэгэхээр энэ хэмжээгээр энэ Улаанбаатар хотын нягтралын асуудал харагдаж байна. Тэгэхээр энэ нягтралыг дагаад зөв зохион байгуулалтаа, төлөвлөлттэй, стандарттай иргэдийг аядахтай байх асуудал хөндөгдөж байгаа. Стандарт гэдэг бол бүх зүйл зөв зүйтэй хэмжээндээ байх тийм зүй ёсны шаардлага. Тийм учраас энэ төвлөрлөөс дагаад үүсэж байгаа маш олон асуудлыг шийдэх шаардлага үүсэж байгаа. Улаанбаатар хотын хувьд нийт хүн амын маань 49% нь амьдарч байгаа хэдий ч төвийн хоёр дүүрэг буюу Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгтээ төрийн бүх үйлчилгээнд төвлөрсөн нийгмийн бүх үйлчилгээ энэ хоёрхан дүүрэг дээр голцоо төвлөрсөн учраас үүнийгээ дагаад хотын төлөвлөгөө ингээд төвлөрөл үүсэж байгаа. Тийм учраас Улаанбаатар хотоос энэ төвлөрлийг сааруулах зорилготойгоор нийт 6 дэд төвийг Улаанбаатар хотын гэр хорооллын бүсэд бий болгож байгаа. Энэ дэд төв гэдэг маань инженерийн дэд үтсийн барилга байгууламжийг бий болгох, мөн түүнийг дагсан нийгмийн барилга байгууламжийг бий болгох үйл ажиллагаа. Тэгээ үүнийгээ дагаад дэд төвөө түшгэлсэн гэр хорооллыг орон сууцуулах төслийг нийслэл хот маань хийж байгаа. Ингээд өнгөрсөн хугацаанд гэр хорооллыг дахин төлөвлөх энэ үйл ажиллагаа маань маш удаашралтай буюу сүүлийн 10 жил 10 гаруй хувьтай явж байгаа. Тийм учраас бас энийг зас залруулах, өмнө гарсан алдаагаа дахин давтахгүй байх, шинчилсэн зохион байгуулалтанд оруулах ажлыг бас нийслэл хот маань хийж байна. За